Монгол Улсын ерөнхий сайд Ухнагийн хүрэлцэхийн ивэл дор анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олон түшиглэн хамруулан хөгжүүлэх Аз номхон далайн бүсийн 4-р конгрессыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн конгресст бүс нутгийн 34, бусад твээс 9 орны 600 гаруй төлөөлөгч хурамчуулж сайн туршлагаа хуваалцлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулагдав. Тус төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, онцлох, сэргээн засах, хоёр дахь хөгжлийн бэрхшээлээс өөрчлөн сэргийлэх, хамт олон түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх, 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Засгийн газрын 2019 оны 24-р тогтоолоор 2014 оноос нэмэгдүүлээгүй байсан цалин нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар 2019 онд төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлс 916 мянган төгрөгт хүрч 2014 онтой харьцуулахад 27.5%-аар нэмэгдлээ. Арилжааны банкудтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах замаар 2019 оны 1-р сарын 17-ны өдрөөс эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2 пунктээр бууруулж ахмадуудаан дэмжин ажиллалаа. Нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж, ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг, хувь тэнцвэрсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 375 мянган төгрөгт хүрчээ. Монгол Улсын засгийн газраас ахмад насны хөгжлийн хамгааллын үндэсний хөтөлбөр, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр болон ажилгүйдэл ядуурлыг бууруулах, засгийн газрын зорилтуудыг хөгжүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлууллаа. Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улсын хооронд хэлэлцээрийг Пракотно зохион байгуулж, Бүгд найрамдах Чех улсад ажиллаж нийгмийн даатгалд даатгуулсан Монгол иргэдийн хоёр улсад шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэн тооцож өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болов. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэллээ. Монгол Улсын засгийн газрын нэгэн томоохон зорилт болох гадаадад ажиллах хүчний тоог 50% хүртэл бууруулж, Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад ажилчдын тоог 30 хүртэл хувиар бууруулж ажиллалаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт хүн төвтэй хөгжлийн бодлогыг түүчилэх, иргэдийнхээ хөдөлмөрөөр баялаг бүтээх, их үйлсийг цогцлох, тэгш энэрэнгүй нийгмийн хамгааллыг бэхжүүлж, аз жаргалтай нийгмийг бүтээх их үйлсэд амжилт хүсье.